сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Zent Clinic-ээс эрхлэн гаргадаг. За манай подкаст ээлж дугаараараа та бүхэнд хүрэхээр бэлэн болсон байна. Бид нэр сүүлийн үед мэдээж хөл хоройтой улсын онцгой комиссаас гаргасан энэ хатуу хөл хоройны дүрм журмыг баримтлаад нэг хэсэг болоод манай подкаст бол завсарласан. Өнөөдөр ингээд үргэлжлүүлээд эхлэхдээрээ тэр маш өвөрмөц нэгэн гайхамшигтай эмэгтэйг урьж оролцуулж байна. За тэгээд би зочноо юуны төрөнд танилцуулъя гэж бодож байна. За Eco Care цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, бас хүмүүн сургуулийг үүсгэн байгуулагч, гайхамшигтай 3 хүүхдийн ээж Солонгоо ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Навчаа эмчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхний урилгыг хүлээн авч удаас тий өнөөдөр энд хамт уулзж байгаадаа баяртай байна. Тэгээ бид нар ер нь ойрд ингэ сайхан тухтай ингэж уулзаж бас юм ярьж амжсангүй тий. Цаг үе маань ч тэгж таарлаа. Ковидын үеэр та бүгд хаана байв? Ажил төрлөө амжуулж ивүү? Гэр орондоо илүү цагийг гаргах боломж олдгоо? Ковидын үеэр сонь сайхнасаа уулзаж. Тийм, ковидын үеэр ерөнхийдөө боловсролын байгууллагын үйл ажиллагаа бол тасралтгүй явагдах хэвээр. Хичнээн багш нар байна одоо гэрээсээ одоо нөгөө онлайнаар хичээлүүдээ бэлдээд гэр бүлүүдтэй, хүүхдүүдтэй тий зориулсан хичээлүүдээ онлайнаар явуулахаас гадна давхар бас бидний хувьд одоо яг энэ ковид гэдэг нөхцөл байдал дээрээс одоо багш нараа илүү хүчирхийлж хий тий бүгдээрээ айгүй гоё контент бүтээгч багш болоод зөвхөн одоо нөгөө эко гэр цэцэрлэг хүмүүс сургуулийн хүүхдүүд маань одоо хөгждөг байсан хөтөлбөрийг илүү олон хүүхдүүдэд хүргэх боломжийг бас бид нар одоо энэ коронавигийн үед олж харсан. Тийм ч учраас бас одоо багш нар маань одоо өөрсдөө маш хурдан хугацаанд энэ ковидтэй зэрэгцэж одоо өөрсдөө өөрчилж хөгжүүлж тий олон төрлийн гоё контентуудыг одоо хүүхдүүдэд гэр бүлүүдэд хүргэж байгаа. За энэний нэг хэсэгт бас одоо бид нар Zent-ийн гэхдээ хамтраад бас өчигдөр контент хийсэнтэй тий. Энд бол тэгэхээр яг нэг корона гэдэг цаг хугацаатайгаар амжуулсан байна. Бас ингээд аюул урдныхаа ажилтдаг байсан арга барилаас илүүгээр ингээд бас нөгөө нэг тий бүтээмжтэй ажиллаж байгаагаа бас аюул даваа тал гэж нэг нөгөө талаар аюул даваа тал гэж харсан шүү дээ. Гоё юм тий сонсоод гоё юм. Навчаа эмчээ Zent Clinic-ээр ковидын үеэр бид нар хаана байв? Ажлаа үргэлжлүүлээ хийж ивүү тий үргэлжлүүлсэн. Манай клиник дээр бол энэ сүүлийн хэдэн сар нэг 3 өөрчлөлт байна гэж бид нар харж байгаа. Нэгдүгээр нь болох дээр мэдээж өвчлөл бүгдээрээ гэр хорионд ороод гадуур гарахгүй бүгд маск зүүгээ зай барьчих дээр хүүхдийн өвчлөл эрс багассан. Тийм болохоор манай клиникээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн насны бүтэц өвчлийн бүтэц бол эрс өөрчлөгдсөн. Одоо бол ер нь дийлэнхийн дандаа яраа хүүхдүүд. Өөрөөр хэлбэл халдвар төвчин багассан юм байна тий. Халдвар төвчин эрс багассан. 2 сар хүртэлх яраа хүүхдүүд их эзэлж байна. Тэгээд юу ачаалал бол эрс багассан. За нэг ийм онцлог байна. Тэгэхээр 2 дахь онцлог нь энэ 1 дахь онцлогоос ургаад юу гарсан бэ гэхээр нөгөө эмч нарын мэрэгжил дээшлүүлэлтэн дээр ашгүй овоо их цаг зав гарч байгаа. Ачаал багасаад ирэхээр нөлөөтэй үздэг хүүхдийн тоо багасаад. Нэг одоо их тааламжтай сайхан мэдээ нь юу вэ гэхээр Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас up to date гэдэг Америкийн вебсайтыг үнэгүй Монгол Улсад үнэгүй болгож хайрлсан мундаг тий. Тэгэхээр энэ бол Америкийн вебсайт байгаа. Дэлхий дээр гişмжлэлтэй 7 сая эмч байдаг гэдэг баха. 1 сая эмч нээшээ ордог. Өөрөөр хэлбэл маш network байна шүү дээ тий. Тэгээд Америкийн ийм хамгийн орчин үеийн өндөр нотлохотой онцлогоо эмчилгээний стандарт удирдамж заавар байдаг. Тэрийг бид нар яг энэ ковидтай зэрэгцээд өмнө төлбөрөөр ашиглах боломжийг Монгол Улсын засгийн газар гаргаж өгсөн. Тэгэхээр бид нар тэрлүүгээ хүснээрээ ороод юу дуртайгаа уншаад манай эмч нар бол ерөөсөн маш таатай, тааламжтай. Тэгээд засгийн газар эрүүл мэндийн яамд маш их баярлалаа. За 3 дахь онцлог нь бол юу вэ гэхээр нөгөө онлайн үйлчилгээ. Тэр хизээж одоо би жишээлбэл олон жил ажилласан одоо үе өнгөрөөж байгаа хүн шүү дээ. Ахмад насны хизээж амьдрал маш залуухан онлайнаар одоо хүүхэд үзэж зөвлөгөө өгнө гэж амьдралдаа төсөөлж байгаа. Тэгээ тэрийг одоо бид нар хийж мэдээж бүх хүчнийг бол бодож байх. Манай Zent Clinic-ийн пэйж тэрнээс өмнө ч гэсэн ер нь ойр зургийн юмнуудыг бид нар хариулдаг л байсан. Одоо бол бүр яг ингээд утгаараа онлайн зөвлөгөө гэж юм өгч байгаа. Энэ яг мэдээж бүх өвчин эмгэхийг онлайнаар онцлох хэмжил боломжгүй. Гэхдээ одоо нэг ойр зургийн арсны тууралт ч юм уу одоо юу гэдгийг өтгөн хаталт ч байж байгаа юм уу те нэг заавал эмчтэр очиод баа бэг үзүүлээд ахаргүй юм дээр бол бид нар айж байгаа. Тэгээд та тэгтээ ойр зургийн гэж хэлж байна. Тэгтээ яг эцэг эхчүүдийн хувьд энэ саний таны хэлсэн зүйл айгүй том асуудал шүү дээ навч юм чи. Тэгээд
гадаадаас их хүмүүс Аха. хандж байна. Урдын жирийн ковидгүй үеэс илүү одоо Европод амьдарч байгаа монголчууд, Америкт амьдарч байгаа, Австралид амьдарч байгаа монголчууд хандах нь бол манай клиникт эрс ихсэн ийм онцлогуд харж байна. Тэгэхээр боловсролын салбар, эрүүл мэндийн салбар тий ерөөсөө яг хүрээгээ улам илүү тэлэх боломж гэж өөдрөөр харж байна тий. Тийм юм шиг үлээ. Бас гоё хөгжих боломж. Хэрвээ ингээд нөгөө корона байхгүйсэн бол бид нар яг л нөгөө урсгалаараа штэ. Багш нар маань ч гэсэн одоо яг л нөгөө нэг ээлжид хичээлээ авдгаар орно. Танхимаараа нөгөө ангийнхаа өдөө сургуулийнхаа хүүхдүүдтэй ажилладаг байсан бол энэ коронавигийн чинь дараа ерөөсөө энэ одоо коронад боловсрол бэлэн байсан уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Жишээ нь одоо ингээд теле хичээлгээд явж байгаа боловч орчин үеийн хүүхдүүд чинь нөгөө өөрсдөө айгүй сайн контентууд үздэг болцсон. Одоо энэ нөгөө нэг юм сошиал медиа, энэ YouTube бүх төрлийн одоо мэдээллийн сувгуудаас өөртөө хэрэгцээтэй мэдээллийг одоо зөв олж чадвал эн чинь мэдлийг ингээд паблик болгоцсон байхгүй тий. Тэгэхээр ингээд нөгөө багш нар маань ч гэсэн одоо нөгөө нэг хийж байгаа хичээлийн арга байдлыг энэ цаг хугацаатайгаа одоо уялдуулаад айгүй сайн өөрчлөгдөж эхэлж байна шүү дээ. Эмчнэр ингээд нөгөө нэг тэр олон хүмүүс байдаг сайтаас ороод өөрийгөө хөгжүүлж байгаа шиг багш нар ч гэсэн ерөнхийдөө одоо энэ дэлхийн боловсролтой хүл нийлүүлсэн контентуудад суралцаад тэрэн дээр бас одоо өөрийгөө ингээд нөгөө дайчилж одоо суралцж тийм контент бүтээгч багш нар болж бас яг үнэ. Тэгэхээр надад нэг асуулт бас төрөх юм байна. Энэ боловсролын салбар, эрүүл мэндийн салбар та бүгд бол өөрсдийнхөө зүгээс шалтгааллах одоо энэ ковидын үеэр хөл хорионы үеэр хийж чадах юм хамгийн сайнаар хийж байна. Тэгээ яг таныг онлайн зөвлөгөө өгж байхад одоо яг таныг онлайнаар боловсрол өгж байхад хүлээж авч байгаа тал ямар хөө байна? Сэтгэл ханамжийг та нар үнэлж чадж байна эсвэл эргээд холбогдож байгаа хальтаа. Таны хувьд жишээлбэл үйлчлүүлэгч нар айгүй өдрөгөр харж байгаа. Одоо ковид гарснаар энэ онлайны эмнэлгийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж болох юм байна гэдгийг зөвхөн эмч мэрэгчлэнүүдэд биш ээж амнарт ч ойлгуулсан. Цаашдаа ч өрн Зинт клиникийн онлайн үйлчилгээг тэр ковид устдаад бид нар зүгээр энгийн амьдралтаа орсон ч үргэлжлүүлнэ гэсэн боломж надад байгаа. Бидний хувьд ч гэсэн яг адилхан. Ерөөсөө одоо энэ одоо онлайн хичээл, дижитал хичээл гэдэг энэ зүйл маань одоо тий яг одоо үзэж байгаа хүүхдүүд болон гэр бүлээс ингээд айгүй эрэг сэтгэлүүд ирж ирсэн байхгүй юу. Жишээ нь одоо яг нөгөө нэг тэр хичээлийг үзэж байгаа хүүхэд жишээ нь багшигаа одоо тэр заасан хичээлийг ерөнхийдөө боловсролын үйлчлэгээ чинь тийм штэ. Үр дүн байхгүй юу? Ямар үр дүнд хүрэх гээд байгаа гэдгийг нь бид нар одоо тэргүй хэмжигддэг тий. Тэгэхээр ингээл айгүй олон зүйл үзээд байгаа боловч нөгөө хүүхэдтэй очиж байгаа бидний өгөх гээд байгаа зүйлийг бид нэр үр дүнд хүрж ийн үү гэдгийг нь харах тий. Тэгэхээр яг тэр ингээл онлайн хичээлээ үзэнгүүтээ даалгавраа бүр яг хийгээд явуулсан байдаг байхгүй юу тий. Тэгэл ээж аав нь ч гэсэн одоо яг л нөгөө нэг тий богино хугацаанд одоо яг коронагийн дэлгэцээс нөгөө хамааралтай цагийг бас бид нар богино байлгахыг зорж байгаа. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бол онлайн хичээлд тийм урт хугацаагаар явахд тохиромжгүй. Тэгэхээр богино хугацаанд жижигхэн мэдлийг ингээд нөгөө өгдөг. Тийм нөгөө нэг юм алхамаар явж байгаа учраас аав ээжүүд нь ч гэсэн богино хугацаанд одоо онлайн хичээлд оруулаад тэрэн дээр одоо яг нөгөө хамтдаа ер нь энэний цаана юу байгаа вэ гэхээр яг цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд бид нар энэ хичээлээр дамжуулж нөгөө аав ээжийг хүүхдтэй л ажиллуулах. Тэ? Жишээ нь нэг жижигхэн бүтээлийг хийхдээ аав ээжтэй хамтдаа ингээд нэг гарын оролцоотой тэр чинь нөгөө талаар хүүхдтэй аягүй зөв цаг зарцуулж байгаа байхгүй тий. Нэг хамтдаа бүтээл хийн гэдгийг чинь цаана нэг мэдхэд нэг 15 минут хүүхдтэйгээ ядаж ярилцсан байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр нь аягүй тийм одоо эерэг байсан. Дээр нь үр дүнийг бол бид нар бас сэтгэл гаргаж хийсэн учраас аягүй үр дүнтэй байсан гэж харж байна. Тэгээ бидний хувьд бүгд анх удаа хийж үзэж байгаа учраас хийж үзэхээс өөр аргагүй. Тэгээд явцландаа бид бас илүү сайжирч байгаа. Тий. Ер нь хийгээл тэр чинь угаасаа хийж байгаа юм чинь дандаа үр дүн тий. Тэгээ би бас үзэгчтэй ягаад Зинт клиник бас хүмүүн сургуультай, боловсролын салбартаа хамтарч ажиллах энэ саналд бас үнэхээр дуртай хүлээж авсан бэ гэхээр ялангуяа Солонгоо захиралтай уулзж байхад яг манай клиникийн одоо философи гэж ярих уу, баримтлагдаг бодлого, полиситэй маш төстэй тий бид нар vibe нэг гэж ярьдаг шүү дээ. Юу ижил төстэй. Навчаан эмч, түмэн насын эмч Зинт клиникийг анх үүсгэн байгуулсан цагаасаа эхэлж яг та түрүүн гурданд дурдсан зөвхөн хүмүүн сургууль, экос сургууль биш, цэцэрлэг биш, зөвхөн Зинт клиник л очоо биш. Бид нар яаж эргэн тойрондоо, ялангуяа улсын хоорондоо хамгийн сайнараа чаддаг мэддэг зүйлээрээ нөлөөлж болох юм байна. Мэргэжлэнхтэй хүмүүстэйгээ өгөх, хуваалцах. Яг тэр нөгөө нэг концептээр чамтаа өөртөө чи ингээ уулзахаар яг нөгөө өгдөг, хуваалцдаг, нөгөө түгээдэг.
Тэгж бид нар анх холбогдчихсэн. Дараа нь хоёулаа болохоор Харвардын сургуулиар би чинь бас ковидын үеэр Харвардд төгссөн. Гэхдээ онлайн олон тэнхмийн юм төгссөн сургалт байсан. Тэгээд солонгой захиралтай ярьжсэн чинь маш гоё судалгаа хийж байгаа гэж сонсогдчихэв. Тэр судалгаагаараа танилцуулж болох судалгаагаа. Тэгээд ер нь бол одоо эмэгтэй хүн гэдэг чинь одоо нөгөө яг ээж болсныхаа дараа айгүй олон зүйлийг ойлгох юм билээ шүү дээ. Тэгээд урд нь бол яг өөрийнхөө амьдралынхаа зүгээр өөрийнхөө туршлаган дээрээс харахад би нөгөө их багасаа ажил хийсэн тий. Тэгэл нөгөө ажил ингээд хийгээл ерөнхийдөө өөрийгөө ингээд ээж болох хүртлээ ингээд нөгөө за одоо ерөнхийдөө за гэр бүл олон ээж болох нас маань болж ийн доо ч юм уу тий. Тэгээд яг айгүй мундаг гэж боддог байсан. Тэгчээс нөгөө анхны хүүхэд гэж мэдээж яг жирэмсэн байж байгаа хугацаанд нь тодорхой хэмжээнд уншин шүү дээ тий. За хөдөлгөөнтэй бай, ял болох ингээд нөгөө нэг тий одоо хит бас хамаагүй идэхгүй байх ч юм уу тий. Тэгээд аль болох хөдөлгөөнтэй байх хэвээр амьдралынхаа нэг тийм өдөр тутамд хийдэг байсан зүйлүүдийг хийгээд явъя ч юм уу тий. Анхны жирэмсэн дээрээ бол нөгөө нэг анхны гэдэг утгаараа тэгээд яг хүүхдээ төрүүлснийхаа яг дараа нэг өдрийн дараа би хүүхдтэйгээ тулчаал би ойлгосон байхгүй юу. Яра төрөөд нэг хоногийн дараа юу? Хоногийн дараа. Өөрөөсөө яахаа мэдгүй. Урд нь чи ингээл нөгөө хүүхдтэй байж үцээгүй юм чинь мэдээж найз нөхөд гээл ингээл ойр тоонд хүүхдтэй болсон ч яг өөрөө гарах чинь айгүй ялгаатай шүү дээ. Тэгэл нөгөө хүүхдтэй уйлсан чинь бүр ингээл бүр сандраал те аав ээж та хатам аав ээж за төрсөн хин байна бүгдийн дуудаал те ингээл мэдээж хүүхд уйлах байсан те тийм нөгөө дайны сэтгэл зүйн ч юм уу те уйлвал яах вэ гэдэг дээр чи мэдэхгүй те тэгээд тэрний дараагийнхаа хүүхдүүд дээрээс яг эхнийхээ хүүхдийг би цэцэрлэгт өгөөл яг хамгийн анх боловсролын салбарт орох болсон шалтгаан ерөөсөө тэр байсан. Ээж болоод тэгээд хүүхдээ гаргачаад би ингээд мэдээж цэцэрлэг гэдэг газар өгөх ёстой тий Монголд ингээд цэцэрлэгүүд дээр ингээд өгөөд өцгөр ерөөсөө хүүхэд маань цэцэрлэгт нэг л тасч өгөхгүй байсан байхгүй юу. Тэгээд би чинь бас ер нь харьцангуй гадаад дотоод руу их явдаг тий ажлын шаардлагаар за тэгээд мэдээж өөрөө хүүхдтэй болсон гадаад дотоодын цэцэрлэгүүдийг бас судалж үзэж таарна шүү дээ тий. Тэгэхээр нэг л айгүй гоё тийм чөлөөтөө хүүхдүүд нь ч гэсэн юм айгүй гоё аз жаргалтай суралцдаг. Багш нар нь ингээл амар гоё nice тий. Тийм байгаад байсан. Тэгээ Монголд болохоор ингээд ерөнхийдөө нэг юм яг цэцэрлэг гэдэг зүйлийг бас нэг аав ээжүүд ч гэсэн аюу буруу ойлгоод байдаг тийм ингээл хүүхдээ өгөөл ингээл би баг ажилдаа очиж цэцэрлэг төгсдөө ч юм уу тиймэрхүү зүйл эсвэл одоо даатгаад авах чинь үү тийм тиймэрхүү зүйл байсан. Тэгээд цэцэрлэг яг одоо эко цэцэрлэгийг байгуулах үйл явц одоо яг өөр дээр тулгарсан одоо ямар гоё тий асуудал дээр тулгарсан зүйлээс хэлж цэцэрлэг байгуулах санаа төрж исэн. Тэгээд яг 2 дахь хүүхд 3 дахь хүүхд гэж төрөөд хэлхийн хэрэг хүн чинь аюу туршлагатай болдог шүү дээ. Одоо дараагийн үеийн бодгоо тий цэцэрлэгийн дараа хүүхдүүдтэй цэцэрлэгийн нэгэд хүүхдүүдтэй ажиллаад ирэхээр аюу мэдэгддэг юм лээ. Аюу өөртөө итгэлтэй, аюу мундаг байгаа. Хүүхдүүдийн дунд ч гэсэн ороод аюу урд нь тасн цогцож байгаа. Тэгээд одоо нөгөө нэг тий тийм хүүхдүүдийг ингээ хараад ахаар ард нь ингээд нэг юм аюу мундаг гэр бүлүүд ба. Аюу мундаг ээж аваад байгааддаг. Нөгөө талаасаа бас ингээд хүүхдүүд ингээд нөгөө цэцэрлэгт ороод аюу удаан тасдаг хүүхдүүд бас байдаг тий. Нөхцөл байдлаас шалтгаалаад цэцэрлэг гэдэг зүйл дээр ажилласны дараа яг хамгийн анхны судалгааг хийх санаа төрсэн байхгүй юу. Тэгээд нөгөө 2 дахь хүүхдийг эцэнд багт нь би ер нь гизэн байхаас нь эхэлж ажиллах хэрэгтэй байна гэдгийг бодоод за ингээд хүүхдтэйгээ ажиллаад үзье. За мэдээж төрснийхэн дараа хүүхэд гэдэг зүйл чинь яг ээж өөрөө өсгөхөд мэдрэмжийг хийдэг шүү дээ тий. Одоо олон жил нөгөө хүүхд үтцсэн хүн бол та жишээ ингээд нөгөө ингээл баг анхны шинжлэх өөний нэг иймэрхүү гэл ингээд мэдрэмж яг тэрнтэй адилхан нөгөө ээжийнхээ ажлыг мэдрэмжээрээ хийхдээ нөгөө хүүхдүүдтэйгээ айгүйх ингээл нөгөө ажилтдаг байсан байхгүй юу. Тэгээд сэтгэл хөдлөл болгон дээр нь ингээл нөгөө аль болох ингээл хариу уруул үзүүлээд ч юм уу тий. Тэрнээс яг хамгийн анхныхаа санааг аваад ер нь эцэнд байхасаа л хүүхдийн одоо тэр нөгөө нэг мэдрэмжтэй танилцах хэсэг дээр ээж хамаатай гэж бодож эхэлсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бараг тэрнээс орчин 4 жил боллоо. Бас 2 хүүхэд гаргалаа. 1 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Одоо бас сургуультай болоод илүү олон үед ажиллаж байна. Өргөжлүүлээд бас нэг 5 жилийн хугацаанд яг энэ сэдвээрээ бас хийх. Өөрөөр хэлэх юм бол тэр ирээдүйн хүний үүсэл хөгжил бүх зүйл хэвлээд байхасаа энийг навчаа юмж бүр гоё шинжлэх ухааны талаас нь тайлбарлах байхаа тий. Одоо хүмүүс нөгөө юу илэгдэг штэ үр хөндүүлэх янз бүрийн шалтгаанаар эмнэлгийн шалтгаан, нийгмийн шалтгаан. Тэгэхээр ангаах ухаан маш их судалж байна. Тэгэхээр 17 хоногтой ураг өвдөлт мэдэрдэг гэж байгаа шүү.
17 хоногтой 70 хоногтой дөнгөж нэг 2 сар 2 сартай дөнгөж гараа тий. өвдөлт мэддэг. Зарим ээжүүдтэй жишээлбэл би жирэмсний сургалт хийж чадварчлаа таны яриг тасалчлаа. 2 сартаа болоод зарим баг дөнгөж жирэмсэн босноо мэдж байгаа шүү тий. Тэгэхээр яг хөө тэр өвдөлтөө илэрхийлж бид нар шиг ингээ yoolж, орилж, бахирж чадахгүй л болохоос биш 17 хоногтой тэр үр хөндүүлэхэд бол өвдөлтийг мэдэрч яадаг. Тэгэхээр бидний боддгоос хамаагүй боловсронгуй юм байдаг байна шүү дээ. Одоо ураг гэдэг маань. Бид нар болох дээрээ зэрэг зөвхөн төрсний дараа анхаарч эхэлдэг. За одоо ингээ хүүхэд төрчлөө, үлгий мүлгий юу гэдгийг хайр, инэрл, эмч, домч гэл ингээ явдаг. Гэтэл энэ ч ерөөсө дөнгөж хөвлөд бүрлдэхээс эхлээд бидний бүгдийн ингээд даалт ухамсараараа мэдэрч үү. Мэдээж яг ингээд төрөөд за манай ээж намайг 3 сартаа жирэмсэн байхад тэгж хэлжсэн гэж санахгүй шүү дээ. Тэгэхээр даалт ухамсарт нь эсвэл аз жаргал, эсвэл баяр гуниг, эсвэл өвдөл, эсвэл одоо айгүй тааламжгүй тийм юмнуудыг мэдрээд эхэлсэн байдаг. Тэгэхээр тийм учраас тэр жирэмсэн болохтой бэлдээд нөгөө 9 сар аль болохоор аз жаргалтай, амар амгалан, тайван сайхан тэгээд дандаа хүүхдтэйгээ ярьдаг, ээж нь ч ярьдаг, аав нь ч ярьдаг, хэрвээ ах эгч нартай бол ярьдаг, тэдэр нь хайрладаг, илдэг, ээж хаан гидсийг үнсдэг. Мэдээж тэр үнсэлтийг тэр ураг үнсэлт гэдэг утгаар нь хүлээж авахгүй шүү дээ. Тэрийг хинч мэдж байгаа. Гэхдээ тэр тааламжтай одоо ингээ ээж аз жаргалтай, тааламжтай, баяртай байнгут нөгөө гормонууд, нөгөө аз жаргалын гормонууд урагд очоод ураг тэрийг мэдэрч баясч яадаг байна шүү дээ. Гэтэл одоо яадгийн ажлын дарамт, гэр бүлийн хүчирхийлэл ямар нэгэн таагүй юмыг бас яг тэгж хүлээж авч яадаг. Тэгэхээр бүр ингээ багасаа амар амгалан аз жаргал тайвныг мэдэрсэн ураг гарч ирээд ядчил тайван амгалан байна. Гэтэл нөгөө 9 сар шаналсан тэр урагч нь гарч ирээд маш их уйлна. Одоо ингээд манай хүүхд маш их уйлаад байна гэж хүүхдийн эмчдэр ирнэ. Гэтэл ангаах ухаан 90-95% нь эрүүл байдаг гэдэг нотолсон байдаг. Тэр уйлаад байгаа хүүхдүүдийн 5 юм 10% л эмч онш тавиад ийм өгөө тариа таглагаанд ороод дахиж уулахаа болдог. Нөгөө 90-95% нь бол дандаа эрүүл мэндийн биш шалтгаан байдаг. Тэгээ бид нар хүүхдийн эмчнэр яадаг болохоор уйлаад байна гэсэн хүүхдүүдийг үзээд үзлэг асуумжаар хэрвээ эрүүл байх юм бол тэгэл нөгөө гэр бүл рүү н ордог. За жирэмсэн байхдаа юу хийжсэн бэ? Амар их ачаалалтай, байнга нэг юмд санаа зовоод бутраад одоо айцтай, түгшүүртэй ийм байсан уу? Ажил төрөлчин эсвэл орон гэр ахуйн амьдралтай ийм байсан уу гэж бид асуумж хийдэг. Тийм гэж хэлэх байна. Тэр ураг байх үед эд чинь бүгдийг ингээд сайн уу муу юу гэдгээр мэдэрч яадаг. Гэхдээ мэдээж бүр яг бидний одоо мэдрэмж гэж бол бодлоо ярьж болохгүй л дээ. Гэхдээ тэрийг тархины шинжлэх ухаан талаас нь бас айгүй гоё үнцэг харсан байт юм билээ. Нөгөө хүүхд чинь одоо нөгөө нэг одоо энэ хүүхдийн амьтан дотроос хүний хүүхд хамгийн удаан нөгөө нэг бойждаг. Одоо чи ингээл хөлд ороод амьдралын шаардлагаар ингээ хөл дөрөө явдаг бол нөгөө тархин хамгийн удаан хөвчдөг учраас хүүхд чинь бүр ингээл нөгөө удаан байдаг. Тэр чинь одоо нөгөө эцэн байх нөгөө тархины тэр хөгжил хамгийн өндөр байдаг. Одоо нөгөө нэг ягаа ээжийнхаа нөгөө баярлах, гуниглах бүгдийг мэдэрдэг гэдэг шиг нөгөө өсөхөд дараач гэсэн нөгөө тархин амар өндөр нөгөө байглаас амьдрах чадвар нь хүүхдийг тэгдэг ш. Ээжийнхаа үнэр хөлийн чимээгээр таньдаг, дуу хоолойгоор таньдаг. Ээж нэг ингээд нэг хүүхд нь унтчихад дугарчхад хүүхэд ээж минь хажууд байгаа юм байна гэдэг нэг унтаад өгдөгтэй яг адилхан. Тэр чинь нөгөө тархины хөгжил нь тийм өндөр мэдрэг. Одоо хичнээн ингээд амаараа ингээд хэлэхгүй, үйлдэлээрээ ингээд хэлэхгүй боловч тэр мэдэрч байгаа мэдрэмж нь одоо тархины хөгжилтэйг холбоотой амар өндөр байгаа байхгүй. Тэгэхээр аав ээжүүд бол энэ жоох юм чи юугаа мэддгийг чи тийм үү тийм эцэнд байгаа юм чинь яатгийн ингээл тэр биш ерөөсөө яг л эцэнд байх үеэс нь би хүн болцсон гэж харилцах тэгээд гэр бүлийн одоо эцэнд байх хугацаанд нь өстой нөгөө ном уншиж өгөх аав нь хайрлах тэгснээ ах дүү нартай танилцуулах чиний ахгүй чинь ихтэл тэр чинь гараал нөгөө гэр бүлийн гишүүдийн хүртэл нөгөө эцэнд байхдаа хүүхэд нөгөө таньсан байдагтай адилхан. Тэгэхээр би ч гэсэн одоо таны наад хэлж байгаатай бол бүр амар танд нэг байна. Тэгэхээр Солонгоо манай зочин 3 хүүхэдтэй тэгээ дахиад 1000 гаруй хүүхдийг өдөртөн залж чиглүүлж авч явж байгаа багш байна. Тэгэхээр яаж хүүхдээ хараад хамгийн их асуудаг асуултууд чинь нэг баха. За ер нь тийм. Өөрийнхөө хүүхдүүдийг яг нь ер нь бол яг юу чухал вэ гэдгээ бас айгүй бодчих. Хэрэгтэй юм шиг бодогдтыг надад. Тэгэхээр миний хувьд бол нөгөө яг хүүхдийн эрүүл мэнд яг хүүхдийн тэр нэг хөөрхөн байдаг нас ерөөсөө л богинохон шүү дээ Одоо жишээ нь яг хамгийн одоо аз жаргал мэдэрч болох нас. Одоо би энийг өөр
би айгүй баян болоод ч авахгүй өөр би хинээс ч авахгүй зөв яг би нэг өөрийнхөө тэр хүүхдийн тэр хамгийн хайр хүргэм үед амьдралынхаа нэг 2 жилийг би зарцуулаад тэгээд яг магадгүй зүгээр тиймэрхүү одоо нөгөө нэг боломжгүй одоо хэлж шít те яалтчгүй ингээд ажил хийх шаардлагатай ч юм уу тийм нөхцөл байдал байгаа тийм нөхцөл байдал. Гэхдээ яг тэр хүүхдийг аюулгүй тэгсэн хэрний одоо яг нөгөө хамгийн сайн нөлөөлж чадах харьяар дутаахгүй байж чадахгүй стол нөгөө одоо ойрын л хөвгөөс байна. Инээ өвөө эсвэл одоо бүр яг төрсөн ихчтэй өвч гэдэг юм уу те ойрхон төрж байгаа тийм. Тэгэхээр би бол нөгөө хүүхдийнхаа эрүүл мэндийг хамгийн чухал гэж боддог учраас одоо илүү яг нөгөө яг хүүхдээ гэхдээ мэдээж одоо маш олон юмуд хөгжсөн байна. Онлайнаар би ажлаа жишээ нь тасалдуулахгүйгээр явуулах боломж байгаа тий зайнаас хийчих боломж байна. За магадгүй хэрэг зөвхөн хуваарай ажил хийдэг бол бас одоо энэ коронавигийн үед бол хүүхдээ тэврээл явж идэг байлаа тий одоо ч нөгөө цаг үе байдлаас болоод хүүхдээ яахгүй. Тэгэхээр хүүхдийн эрүүл мэнд чухал. Дээр нь хүүхдийн яг энэ богинохон цаг дээр ээж юм уу одоо яг ойр дотны хүн хамт байна гэдгийг бас ээж тэр нь одоо ирээдүйд санаа хамар байж болох гэдэг. Би айгүй тийм хойшид ирээдүйд бас нөө үүсч болох нөхцөл байдлуудыг урьдчилж ээжүүдийг хараасаа гэж хүсдэг байхгүй. Жишээ нь хүүхдийнхаа эрүүл мэндэд анхаарад цаг зарцуулаад хүүхдээ өсгөчих бол нөгөө хүүхд өвдөхгүй байх юм бол магадгүй ирээдүйд таны гарах ажлын бүтээмж нэмэгдэж магадгүй шүү дээ. Түүнээс ч нөгөө хүүхд өвдөд тах чинь аюу хэцүү шүү дээ. Ажлаа хийдэг байсан ч хэцүү. Ажлаасаа чөлөө аваад би эмнэлэг твтэх хэрэгтэй болно. Тэгээ хүүхэд өвдөж байгаа юм чинь гэр бүлийн дунд ч гэсэн нөгөө нэг тийм одоо тийм таг болчдөг шүү дээ. Бидний хүүхдээ уйлаад халуурахаар яаж сандардаг уур амьсгал гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг яг хэрэгцээтэй үед нь ээж өөрөө хүүхдийнхаа эрүүл мэнд цаг бүх зүйлд нь одоо бараг цаг чанартай цаг гаргаад ирээдүйд сэтгэл амар байх боломжтой. Илүү ажлын бүтээмж чинь нэмэгдэж магадгүй, илүү одоо дуртай зүйлийг илүү хийх байх гэдгийн жишээ одоо ч гэсэн харагдаж байгаа юм шүү. Тэгээ хүүхдээ харангаа ажлын бүтээмжээ хамгийн сайнаар авч явж байгаа. Хэрвээ би танаа өөрчлөлтч байвал одоо миний хүүхдийг харж хандж байгаа хүмүүс байгууллага одоо хүний нөөцийнхэн яг ингээд одоо солонгоо захирал шиг ингээд ярьжүүл надад ч гэсэн итгэл илүү төрөнтэй. Энэ хүн яг өөрийнхөө хүүхдийг ч ингэдэг одоо хүний хүүхдийг ч гэсэн яг ийм философиор авч явж гин гэж. Тэр хэдүүлээ нэг хэсэгтээ жоохон нэраа бага насны хүүхдүүд рүү орлоо. Хүүхэд гэдэг чинь 0-оос 18 нас. Тэгэхээр арай жоохон насаа ахиулаад цэцэрлэгийн нас тэгээд бага анги танад бүрэн дунд сургууль байгаа тийм. Тэгэхээр энэ сэдвлөө ер нь орё. Эмчээ за наратор бол за уйлалт бол хамгийн ихтэй. Ялангуяа baby colic дээр хамгийн их орж ирж байгаа. За тэрийгээ мэдээд гарах шиг сайхан эцэг эхчүүдэд байхгүй. Тэгэхээр өсвөр насн дээр та бол өсвөр насаар мэрэгсэн. Уул нь бол. Тэгэхээр өсвөр насн дээр бидний хамгийн анхаарах эсвэл тохиолдож байгаа элбэг түгээмэл асуудлууд байна. Тийм. Би ч нөгөө ихэнсийн төвд 17-8 жил ажиллаад дандаа өсвөр насн дээр ажиллаж байсан. Тэр уул нь бол миний одоо эмчээр ажилласан, хүүхдийн эмчээр ажилласан талаас илүү хувь нь бол өсвөр насн дээр. Тэгээ би ч эндээ дуртай, сонирхолтой. Гэхдээ яг Монгол ганцаараа биш, ер нь дэлхийн нийтээр өсвөр үед маш их асуудал байх боловч эмчит хандах нь аюул бага байдаг. Яг тэгвэл тэд нар эмчит итгэдэггүй, миний нууцыг хадгалах болов, надад яг тусалж чадах болов гэдэг тэр итгэл өсвөр насн дээр хамгийн бага байдаг. Яг тэгдэг юм тийм. Юундаа байтгалаа, эмчит байтгалаа багш ээж авдаа ч итгэх итгэл аюул буурсан. 95% найзуудтайгаа гэж байгаа. Найзуудтайгаа цагийг өнгөрөөн тэднэрт итгэн тэндээс мэдээлэл аавна ийм нас байдаг. Гэтэл ер нь бол одоо өсвөр насн дээр юу авах вэ гэхээр нөгөө арх уух, тамхи татах тэгээд одоо энэ сүүлийн үед гараад байгаа хар тамхи мансуурах энэ бол яг өсвөр үеэс эхэлдэг. За хооллолт байна. Яг таргалалт бол өсвөр үеэр л юун тавигддаг, их үндсэн тавигддаг. Өсвөр үеэсээ зөв хоолцсон хүмүүс ер нь одоо нэлээд өндөр наслсан ч жингээ барих боломжтой. Тэгэхээр өсвөр үедээ таргалалт эхэлсэн зөв хоолц сураагүй бол амьдралын түвшин тэрийг одоо засахад маш төвөгтэй гэдэг шаардлага баталсан байгаа. За тэгээд дээрэс нь биений эмнэх хямралууд байна. Ерөөс охтууд эмчит ханддаггүй, айгүй өрөвдмөр. За тэгээ энэ арцгийн өвдөлтүүд байна. Pelvic pain гэдэг. Тэрэн дээр охтууд ерөөсөө эмчит ханддаггүй, өөрснөө нуугаад янз бүрийн өвдөлт намдаах юм уугаад явж байна. За сүүлийн үед энэ нөгөө ялангуяа энэ ковидтай холбоотой нойр гүдэл өглөө босож хичээлдээ явах байсан. Тэгэл түмэн жор юмаа бодоод нөгөө интернет юмаа ухаад тэгэл ерөөсөө шүн 10 цагт 11 цагт ээж авахаа шаардлагаар орондоо орсон боловч тэгэл өглөөний 3-4 цаг хүртэл унтахгүй байх энэ
нойрны асуудлууд өсвөр үед их байна. За тэгээд нөгөө биеийн бинийгээ уруу татах, биеийн бинийгаа нөгөө доромжлох, бутаах те энэ одоо юу гэдгийг царай муутай, энэ муу сурдаг, энэ одоо юу гэдгийг гэр хороолд амьдэрдэг, тэрүүгээр нь ялгуурлан гадуурхах, тэр нь нөгөө хүүхдүүдэд маш том одоо стресстэй утрал, нийгмийн хүндрэлүүд үүсгэж яадаг. За биеийн бинээ маш их уруу татдаг. Гадуур явъя, энийг уу идэ, тийшээгээ одоо буудлал руу орё, одоо юу гэдгийг тийшээ очиж хоны барий, ийм уруу таталтаас нөгөө хүүхдүүд өөрийгөө хамгаалж чаддаггүй. Би чадахгүй, би явахгүй, наа чин буруу. Би ингэхийн бол та нартай найзлахгүй гэдэг үгийг хэлж нөгөө өсвөр үеийнхэн ерөөсөө сураагүй, чадаагүй байж байгаа. Тэгэл за элдвэр хэлүүлээд яах вэ? Одоо ээжийнхээ мемэс гараагүйгээд 16 хүчээд би хэлүүлээд яах вэ? Эсвэл би найзгүй болчихно гэсэн айдсаас болоод нөгөөдүүлийг дагаад нөгөө арх уудаг ч юм уу эсвэл энэ тэнд одоо гадуур дотор муу хүмүүстэй нийлээд ингээ яваад ах ийм айгүй том асуудал байдаг хэрнээ өсвөр үед байдаг. Харамсалтай нь одоо манай энэ монголчуудын ёс заншил, соёл, шашин шүтлгээс холбоотойгоор ээж аав нартай хэлж чаддаггүй. Тэгээд эмнэлэг дээр хүүхдийн эмчтэр, өсвөр үеийн эмчтэр ирж чаддаггүй. Нэг ийм асуудлаас болоод ирээдүйнх нь одоо амжилт, ирээдүйнх нь боловсролд бол айгүй сөргөөр нөлөөлдөг. Тийм тал дээр бас бид нар жоохон ажиллах гал одоо тэгэл хичээгээл. Өсвөр үе дээр нойргууд их байдаг гэдгийг сонсоод би навчаа хэмжээс анх сонсоо бүр гайхаж. Харин хамгийн их унтдаг хүүхдүүд биш үү гэх. Би бол унтж байгаа гэж бодох юм байна те. Ээж аав. Яг зөв. Одоо өрөөндөө хааныхаа цаана орцсон байж байгаа бид нар унтчихин л гэж бодлоо. Тэгэхээр нойргууд чинь хамаг юмны одоо их өсөр болчихно те. Тэгэлгүй байх. Тэгэхээр Солонгос захирал өсвөр үеийнхэн дээр танаа байгууллага яаж ажиллаж байна? Тий. Одоо яг л нөгөө сая навчаа хэмжээг ярингуут аюу ойлгох тусч юм л да. Бид нар бас за сургууль гээл инхээр эсвэл цэцэрлэг гээд ч юм уу инхээр хүмүүс ч юм уу нийтлэг хүүхдтэй л ажилладаг байгууллага гэж одоо ойлгоод байна шүү дээ. Цэцэрлэг гэхээр нөгөө хүүхдийг энэ баг цэцэрлэгт байх хугацаанд нь ажиллах. За сургууль гэхээр баг аав ээжүүд нь сургуульд нь явуулаад нэг амардаг ч юм уу тий. Гэтэл нөгөө талаасаа бидний хувьд боловсролын салбарт бол сургууль бол зөвхөн хүүхэдтэй ажилладаг байгууллага биш. Ялгаа авахгүй эцэг ихтэй. Ялангуяа манай энэ боловсролын төслүүд маань ерөөсөө эцэг их багш хүүхдийн оролцоо 33 гэж явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ялангуяа одоо таны хэлж байгаа шиг өсвөр насныхын эмнэлэг явахгүй байна. Яг иймэрхүү асуудлууд тулгарч байгаа болохоор манай нөгөө сургууль маань сургуулиар зөвхөн хүүхэд байх биш. Дээр нь зөвхөн академик мэдлэг олгодог газар бус. Сургууль бол хүүхдийг те амьдрал бэлддэг, хүчирхэг бүх талаар одоо ойлголттой. За, өстөнө эрүүл байна гэдэг инхээр одоогор манай сургуулиуд дээр байгаа эмчийн үүрэг бол юу вэ гэдэг инхээр нэг жижигхэн шарах одоо нөгөө нэг те халууруулалтаа гэрлүү нуцтаа хүргэж өгөх ч юм уу эсвэл халууныг нь зогсоох эсвэл одоо нэг юм шахны лед нааж өгөх ч юм уу ахын шатны тусламж үзүүлэх гэх те манай яг сургууль болон одоо цэцэрлэг нэгдсэн цагаас хойш бид нар яаж ийсэн бэ гэхээр нөгөө вэлбингийн бүр тусгай хөтөлбөр гаргаад за эрүүл байна гэдэг инхээр чиний те одоо эрүүл зөв хооллолт юм тасгал хөдөлгөөн юм дээр нь сэтгцийн эрүүл мэнд гэдэг аюул чухал. Одоо яг бид нар дунд ангийн одоо хүүхдүүдтэй болоод ирэхээр энэ асуудлууд чинь нэг ээж аавтайгаа хэлэхгүй тэр яг сургууль дээр орж ирээд найзуудын хүрээнд олон эсвэл сэтгэл зүйч нартайгаа аюул сайн ярьж ин л да яг л одоо энэ навчаа эмчийн саяны ярьсан асуудлууд бид нар гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энийг яг сургуультай тэ энэ бол жишээ нь гэр бүлийн боловсрол за одоо өстө нөгөө бэлгийн боловсрол одоо нөгөө нэг тэ янз бүрийн чиний насанд ийм зүйлүүд тулгарна. За одоо нөгөө хор зуршил тэ чи үгүй гэж хэлчих ямар чухал юм бэ? Одоо бидний өчигдрийнхаа нөгөө подкастн дээр сэтгэл зүйч нөгөө их төвшин дээр нөгөө дунд ангийн хүмүүсийн асуусан асуултын дотор яг энэ сэдвүүд байсан. Би одоо тэ найзтай болохын тулд манай найз намайг одоо нэг удаа ингээд бараг хамт тамхиттай гэж зүгээр л гэж штэ гэж уруу татчих штэ гэтэл тэр хүүхэд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй тий дээр нь одоо нөгөө янз бүрийн одоо насны онцлог болон бэлгийн бажил насны онцлогтой холбоотой явагддаг тэр зүйлүүдийг сургуультай эмчээр сэтгэл зүйчээр заалгачих юм бол хүүхэд тэрэнд өөрийгөө болон бэлдэж чадна. Нөгөө талаас аав ээжүүд ч гэсэн энэ дээр айгүй нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй хүүхдүүдтэйгээ тий. Тэгхийн бол нөгөө хүүхэд маань энэ асуудлыг тулгархад янз бүрийн сэтгэл зүйн дарамтанд орох болон хин нэгэн одоо танихгүй эсвэл найзаасаа ч юм уу эсвэлчийг аваад алдаж болно шүү дээ тий. Тэхгүй байх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхд хэрвээ эцэг ихтэй хамт ирэхгүй байхыг хүсээд тэгээд эмнэлэгт хандвал
Та тийм ганцаараа ирж байгаа өөрчлөлт хүчтэйг хүлээж авах юм уу? Бид нар Ээж аваасаа ичээд ээж. Одоо тэр арт цагны өвдөлт чинь сарын тэмдэг эрэхтийн өмнө хоттой болж гинөө холбоотой байж болно. Эсвэл нөгөө юуны өндөр хүчний уйлан хаанууд октоодод байж байгаа тэр өвдөлт өгж болдог. За тэгээд энэ хөдөлгөөн, дасгал хөдөлгөөнд биеийн жингээс хамаарат өсвөр үеийнхэнд нурууны өвдөлт, нуруу тахих, морих тэрийг ганчмаг надаас илүү мэднэ. Мориш тахих, морих ийм юм байдаг. Энийг өөрснөө ч анзаардаггүй, ээж амар нь ч анзаардаггүй. Шал өөр өвчнөөр ирээл үзчээтэл хүү энэ хардаа юу мөрөн дээр дор байна. Ингээд зогсохлоор энд үүсэж байгаа гурван чи хоёр өөр байна. Ингээд моригаад байна гэхлээр нөгөө ээж амар чинь анх удаа харж идэг. Хүүх тийм биш үү? Яна би ийм болцсон багт анзаараагүй явсан юм уу? Тэгэхээр нөгөө том болчингууд нөгөө нялх хүүхчиг ингээд шалтлаад дээр доороос нь бүгдийг ингээд өөд уруугаа хардаг юм чи болчихж байгаа шүү дээ. Гэхдээ өдөр болгон тэгж харахгүй ч гэсэн ядаж нэг жилдээ 2 удаа хүүхдээ яг ингээд зогсоож агаад ингээд ялангуяа их суудаг, буруу суудаг, хүнд цүнх өрөвдөг ийм тийм бол бүр заавал ингэж нурууг нь харж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тийм нурууны мөрөлтүүд энэ төр ирдэг. Яг нь бид нар бол 12-оос дээш наснд бол эмчтэр ганцаараа ирж болно. Гэхдээ нөгөө юу замын хөдөлгөөн энэ юмнууд аюул сайн яг ганцаараа зорчих аюулгүй байдалтай тийм тэр талыг анхаарах юм бол 12-оос дээш наснд цугтаа ирж болно. Биш ганцаараа ирж болно. Тэрнээс доош наснд бол аль болохоор ээж автагаа ирсэн дээр 12-оо хүрээгүй хөвчмөл бас нялх хүүхэд байгаа. За би бол одоо их насны төвд ажиллаж байхад залуухан байхад бол бид нар ямар арга тактик хэрэгжилж байсан бэ? Бид нарт нөгөө дээр үе ахмад одоо мундаг эмчнэр юуг сургаж байсан бэ гэхээр за өсвөр үеийнхэн чи ирэхгүй шүү. Тэгэхээр яадаг вэ? Тэр үед чинь нөгөө олон хүүхэдтэй ээж аамар нь ажлын 6 өдөртөө 10 дугаар ангийн ахт нь дүүд ихчт нь нөгөө 3 насны дүүгийн дагуулan явуулчихдаг байсан. Тэгэнгүүт нь манай одоо мундаг багш нар энэ төр байна шүү дээ. Одоо ч амц руу байгаа манай малчихгүй багш нар ч үгс бид нар цаадаг байсан гэхэлэр дүүгийн үтчих. Одоо халуураад байгаа дүүгийн нөгөө явуулсан байгаа шүү дээ. Дүүгийн үзээд оншийн тавиад жормор бүх юм бичиж өгчөөд тэгээд нөгөө ахаас юм ихчээс асуу. Тийм чи хүүхдийн эмчтэр ирсэн байна мэдлөө чамд ямар асуудал байна? Чиний эн чин зүгээр үү? За их чинь ямар ухаалаг арга тий. Миний дэ эргээд хараа зогсдоо. Ихчтэй ингээ үзүүлдэ. Одоо нөгөө цус багталтай байна. Тэгэх юм бол нөгөө сарын тэмдэг хооллолт гэж явчих ш. Тэгэл жин дээр зогсоогоод нөгөө өндөр жингийнх нь энд гэсээ бодоод манай одоо агуу гайхамшигтай дээр үеийн багш нар бол бид нар тэгж сургадаг байсан. Тэгээ бид нар бол их насны төв дээр айгүй олон жил яг ийм зарчмаар явдаг байсан. Том ах эгч нар нь дүүнэрээ аваад ирэхлээр нь дүүнэрийн үзэнгүүтээ ах эгч нар. Тэр одоо бол бас нэг ч олон хүүхэд гаргахаа байж чинь тэгэл энэ аюулгүй байдал талаас нь бас ах эгчт нь дүүнэрийн өгж явуулдаг явдлууд бүр эрс цөөрсөн. Тэгэхээр бид нар бүр нөгөө өсвөр үеийнхэндээ хүрч ерөөсөж чадахгүй. Айгуу хэцүү тэр айгуу зовлонтой. Өсвөр үеийнхэнд зориулсан тэгвэл баг та хэд мэн гоё контент хийгээд те ер нь хүүхдүүд бодож байгаа те бодроос төлөвлөж байгаа. Бид нар тэр хүүхдүүдэд хэрэгцээтэй мэдээллийг сошиал орчинд тавихад цаадалч нь өөртөө хэрэгцээтэй мэдээллийг бол олоод тэр ээж амнараас аюух хамаарна. Манай ээж амар яадаг вэ гэхээр одоо ингээл жоохон хүүхдүүд чинь 4 5 6 7 настай хүүхдүүд бэлэг эрэхтнээ оролтно. Тэр бол хэвээ үзэг. Тэрийг бид нар дан хэвээ үзэгдэл гэж хэлдэг. Яг л хөлд орж байгаа юм шиг, хэлд орж байгаа юм шиг, шүүд ургаж байгаа юм шиг хэвээ үзэгдэл шүү энэ өсөлт төвжлийнхэн гэдэг. Тэр нөгөө ээж амар яг мэдэх ойлгоод бид нар ирээ зөвлөгөө авах юм байна. Хийхгүй хүн зөндөө биш л бид нар яадаг вэ гэхээр загнаад нөгөө хүүхдүүдээ нөгөө 5 настай хүүхдүүд бид нар хэвийн биш л санагдаад ирлээ тий. Тэгээ хараа ингэж загнадаг байхгүй яасан балиарын яасан заваа юм ингэж заваараа дэвэл ийм балиарын хийгээд дэвэл ингийн шүү тгий шүү гингүүд маш буруутгал гэмшил. Гингүүд нөгөө одоо яадгийн биений юм ч юм уу эсвэл жирэмсээс хамгаалах арга хэрэгслийн талаар эмчээс одоо эмчнэр очиход айгу балиар заваа гэсэн ойлголт тий цаашаа энийг хаарч гэсэн үг шүү дээ. Тэгэл 14 5-та хүүхдийн нөгөө хувцсыг ээж нар өглөө бүтээсээр босоод угаан штэ. Их босоод тэгэл карман ингээ угаахад элдв бус юм угаагдчихгүй гэл кармаг нь уудлангууд бэлгэвч гараад ирэнгүүт өө тэрүүгээр чи нэг ойролж бахирал энэ юу вэ энэ хинээс авсан ба хаанаас авсан зорг баха. Чи бас энийг хэрэглэх юм уу гэл ингээл бөө юм болоод нөгөө их чах дүүнрөө сонсож байгаа шүү. Тэгэнгүүт нөгөө чинь яа. Тэгэнгүүт за ер нь энэ одоо бэлгийн амьдрал энэ одоо хөх ургах энэ одоо хүнтэй үерхэх сарын тэмдэг энэ сарын тэмдэг гэдэг чинь айгүй балиар заваан бохир юм байна гэдэг ойлголтыг бүр жоохноос ахуулаад өсвөр хүртлээ гэр бүлээс авчдаг. Тэгэхээр ерөөсөө эмчид ирдэггүй. Тэгэхээр манай ээж аамар болохгүй гэсэн үг шүү дээ. Манай ээж аамар бүр багаас нь өөрснөө уншиж судлаад мэддэггүй бол яг
мэрэгжлийн эмчнэр авчраад зөвлөгөө аваад тэгээд одоо түрүүний нөгөө жишээ тийм ээ өмдийн угаах гад 15 та хүүхдийнх нь карманаас бэлгэж аваад ирэхлээр симэрхэн нөгөө өмдийнх нь кармаараа угаахгүй цэвэрхэн өмдийнх нь кармаараа хийгээл болоо. Тэгэхээр нөгөө хүүхэд өглөө босоод ээж мэдсэн байна. Ээж миний цэнхэрж ийсэн байсан бэлгэвчийг аваад хөх даавуу өмд рүү авчиад хийчих ээж мэдсэн байна. Ээж намайг загинсангүй яасангүй би ээжтэй энэ талаар чөлөөтэй ярилцаж болох юм байна. Хэрвээ надад ямар нэгэн асуудал гарвал би ээжтэй юм уу аавтай хандаж болох юм байна гэдэг мэдрэмжийг хүүхэд ингээл өөр авчин. Тэгэхгүй л манайхан чи ингээл тэгэл тэгэнгүүт тэгэл дараа нь бүр ингээд том болоод гэр бүл зохиогоод үр хүүхэд гаргаад нөгөө бэлгийн амьдралд нь ч амар хэцүү юм гардаг. Манай монголчууд ч нөгөө юун дээр 10 хар нүгэл дээр чинь юу гэж байгаа шүү дээ. Бэлгийн хавтал мэт гэж байдаг гэсэн 10 хар нүгэл дээр чинь гудалгаа хийх тийм л. Тэр нөгөө тэр шашин шүтлэгээс энэ ойлголт одоо болмоор юм аа тийм. Одоо болох юм зөндөө байна. Мэдээ цааш нь насан туршид одоо хэдэн мянган жилээр үргэлжлүүлэх өв уламжлал соёл гэж юм зөндөө байна. Гэтэл өөрчлөх даруй төргөн болох тийм одоо уламжлал соёл биднэрт зөндөө байна тийм ээ. Яг. Одоо гэхдээ энэ дээр би сайн навчаа хэмжээ хийсний дараа тэтгэд даяар ерөнхийдөө бас нөгөө бид нар одоо боловсролын юу ч ингээл шинжлэгдээл бас цаг хугацаатайгаа маш хурдан өөрчлөгдөд явж тий. Ялангуяа нөгөө бид нар 5 жилийн хугацаанд нөгөө Солонгост олон улсын боловсролын үзэсгэлэн рүү ерөнхийдөө явдаг байхгүй юу. Тэгэхээр ингээл 6 сар тутамд ингээл яг нөгөө яг энэ боловсролын салбарт нэвтэрж байгаа шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ хөтөлбөрүүд гээ тий. Ялангуяа яг сүүлийн үед одоо бид нар хамгийн сүүлд одоо коронавигийн өмнө очиход ерөөсөө яг энэ асуудлуудыг энгийн байдлаар заавал одоо бас тий нөгөө ээж аауд нь өөрсдөө номын хөтөлбөрөөр өгдөг тийм хөтөлбөрүүд аягүй гарсан байсан байхгүй. Жишээ нь одоо ерөөсөө яг нөгөө эсрэг гүйцэтгэх гэж юу юм? Эрэгтэй хүүхэд яагаад босоогоороо шийдээ? Охтууд яагаад сууч шийдээ? Ер нь энэ бэлгийн боловсрол гэж юу юм те миний бие гэж юу юм одоо ингээд өөрийнхөө биетэй танилцах те нөгөө талаас ааштай нөгөө хооллолт гэл яг иймэрхүү зүйлүүдийг нөгөө боловсролын байгууллагууд хөтөлбөртэй аягүй оруулж өгч юм л та цэцэрлэг бол бас өөрхөн номоор үлгэрээр дамжуулаад за сургуульд орсон хойно бас одоо сургуулийнх нь бүр яг одоо хөтөлбөрийнх нь одоо нэг хэсэг болоод бүр яг нөгөө тухайн сургууль дээр нь ажиллаж байгаа хүмүүс нь одоо хүүхдүүдэд те яг иймэрхүү асуудлууд тулгарх юм бол ийм зүйл бэлэн байгаараа энэ бол одоо ерөөсөө санаа зовох зүйл биш шүү. Нээлттэй хуваалцаараа бид нар ч гэсэн одоо энэ талаарх мэдлэгийг олгоё гэдэг болцсон тиймэрхүү бас зүйлүүд бас орчин үед бод тий гарч ирж байгаа. Тэгэхээр аав ээжүүд маань ч гэсэн одоо яг тий хүүхдүүдтэйгээ ерөөсөө багаас нь айгүй нээлттэй. Ерөөсөө бүх одоо нөгөө баг өглөөд нэг удаад богино хугацаанд яг ингээд мэдээж одоо энэ орчин үеийн амьдрал чинь айгүй завгүй юм амьдралтай боловч богино цаг хугацаанд хүүхдтэйгээ өдөртөө юу н ямар мэдрэмж байгаа юм те. Өчиг өнөөдөр сэтгэл санаа чи ямар гоё яах юм бэ? Өчиг өнөөдөр жоохон гонигтай ах чи юу болсон юм бэ ч юм уу. Аль болох нөгөө хүүхдтэйгээ ингээ ярилцдаг. Тэгээд нөгөө ингээ биеийн жоохон таагүй байл. Өчиг өнөөдөр жоохон ингээ таагүй ах юм. Юу ч өвцөө илүү хуваалцах ч юм уу гэ те. Хүүхэд яг тэр мэдрэмжүүдийг нь аягүй сайн хуваалцаад байх юм бол одоо яг өөртөө тулгарч байгаа асуудлыг ч гэсэн одоо намайг сонсдгийм байна гэдэг тийм зүйл дээр очих юм бол бусдад ч гэсэн айгуу тийм өөрийнхөө төлөө эрүүл мэндийнхаа төлөө энэ бие бол яг миний бие энэ эрүүл бие бүтээхийн төлөө би юм хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг тийм зүйл рүү бас ингээ багаас нь суучих юм бол айгуу боломжтой юм шиг бас санагдчихж байгаа байхгүй яг энэ дээр. Тэгэхээр Zen клиникээс эрхлэн гаргаж байгаа энэ подкастыг өнөөдөр сонсож байгаа хүмүүс зөвхөн бид бас бага насны няраа хүүхдүүд биш бас өсвөр насны хүүхдүүдтэй эцэгчүүдэд маш гоё зөвлөгөө болж очиж байгаа гэж бодож байна. Жишээлбэл би таны саний ярьсныг сонсоод хэрвээ би өсвөр насны хүүхэдтэй болвол би өөрөө дагуулад за аюулгүй байдлаа бодоод би өөрөө дагуулад очиод бангадгүй би хүлээлийн өрөөнд сууж агаад тэгээд тэр нууц муузад үнэхээр одоо яг миний хажууд ярахад бэрхшээлтэй байгаа юмыг танд найдаад тэгээд би танд үзүүлж болно тий. Тэгэхээр та эргээгээд эцэг ихтэй нь яаж холбогдох вэ? Тэр хүүхд өөрөө хүсэх юм бол миний энийг хэлээрээ зөвшөөрөл авах юм байна тий. Миний энийг битээ хэлээрээ гэдгийг тэр хүүхд өөрөө яам би тэгэхээр асуув штэ. За энийг чи хэлж болох уу? Энийг чи нуух уу? Би бол энийг хэлсэн дээр гэж бодож байна. Энийг бол чи нууж болно гэдэг юм чинь би бас зөвлөн штэ тийм ээ. Тийм маягаар өсвөр үеийнхэнтэй ханддаг. Тэгээ өсвөр үеийнх яг ингээд эмчийн өрөөнд сууж хахад хаалга маалга бол юу сонгож болохгүй. Бүх хаалга цон хаалттай.
одоо сувлагч тийм эмзэг байна уу тий? Мэдрэмтгий байна тий? чи орж ирэхийг хориглодог. Сэтгэл зүйн хувьд бүр одоо хамгийн давлгаатай үе гэдэг байгаа шүү дээ. Хамгийн давлгаатай нөгөө өсвөр насны Тэр байдлыг нь гоё хүндэлмээр юм байна тий? тэр байдлыг хүндлэх ёстой. Тэгээ тийм яг орчин бүрдүүлэх ёстой. Яг уу тэгээ манай орон бас явж л байна. Нэг үеэ бодох юм бол байдал мэдээж айгүй сайжирж байна. Гэхдээ бид нар хийж байгаа, бүтээж байгаа энэ манай улсын одоо өсвөрийн эрүүл мэндийн салбарт гарч байгаа энэ ахиц дэвшлийн тэрийг бас айгүй таниулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээс биш одоо энэ дүүргийн эмнэлэг болгон дээр өсвөрийн кабинет байна, мэрэгчсэн өсвөрийн эмчнэр байна. Тэгээ яг одоо тэр маркетинг сургалт сурталчилгаа хийхэд магадгүй одоо төсөө мөнгө төгрөг хүрэлцээгүй байж магадгүй. Тэгэхээр би одоо эцэг эхчүүдэд хандаад хэлэхэд дүүрэг болгон дээр чи өсвөрийн кабинет байгаа шүү. Яг мэрэгчсэн эмчнэр байгаа шүү. Одоо бид гурав энд яриад байгаа тэр шаардлагыг биелүүлдэг тийм мэдлэгтэй чадвартай эмчнэр байгаа шүү. Хандаарай. Тэгэх юм бол олон юмнаас бид нар сэргийлж чадна тийм ээ. Дор хаяалт харгалалт. За тэгэл тэр хүмүүжлийн асуудлууд. За тэгэл одоо хүсээгүй жирэмслэл бэлгийн замаар дамжих халдвар энэ чинь бид нар сэргийлж чадна шүү. Одоо энэ статистик бол бас аюу амар шүү дээ. Насан туршаагүй хүүхдүүд өр хөндөөлж байгаа. Гэрээсээ гарахтаа талханд яваад ирэх гэж гардаг гэж байгаа шүү. Тэгээд эмнэлэг дээр очиод өөрөө хөндөөлчөөд талхан аваад ирлээ гэд гэртээ орж байгаа. Би ийм тохиолдолтой таарч ирсэн. Тэрний одоо ирээдүйд учирч болох хэцүү шүү дээ. Хохирол гэдэг Тэр мэдээж бие махбодын хохирол байж болно. Тэр хэрвээ үр хөндлөлтийн дараа хүндрэл үүсэх юм бол насаараа өргөдөлтэй байж болно. Умаагаа ахуулж болно. Тийм байж болно. Гэтэл сэтгэл зүй маш хүнд дарамтанд орно шүү дээ. Эрэгтэй хүнийг үзэн ядах, бэлгийн хавтгийг үзэн ядах, өөрийгөө жигших, өөрийгөө буруутайж тооцох маш олон бие махбодын сэтгэл санааны хүндрэлүүд гарна шүү дээ. Тэгэхээр өсвөрийн кабинет дээр очиод, өсвөрийн эмч дээр очиод одоо хаана ямар энэ талаар мэрэгсэн эмчнэр байна. Тэднэр дээр очиод ядаж нэг жилдээ 2 удаа зөвлөгөө аваад яваад ах юм бол бид нар чинь шаал ондоо алхам хийх хэрэгтэй байна эцэг эхчүүдээ тий. Яг л үнэ хийх. Вау. За бид хамгийн байнад залуудаа гэхэд 13 таатай хүүхд гаргасан хүүхдэд харж 13 наснда. Вау. Намайг ихнэлсэн төвд ажиллаж байхад айгүй олон жилийн өмнө би ярьж байгаа. Ихнэлсэн төвд ажиллаж байхад Няран цэцэг дээр хүүхдээс ахад 13-т ээж одоо ээж гэхэд одоо ээж л юм л та байж исэн. Тэгээд нөгөө миний хамгийн сайн найз Няран тасагт ажилладаг. Тэгээд тэр хөрхийн намайг дуудаад навчи айгүй өрөвдмөр юм үзүүлээ гэдэг. Тэгээд би Симэрх өөрөө хүүхдтэй гал идэг. 13-т ээж хүүхдээс ахад тэр одоо би 10 хэдэн жилийн дараа би хизээч мартдаггүй. Миний хамгийн өрөвдсөн, миний хамгийн харамссан. Яг тэгэхээр энийг бид нар урьсан сэргийлж болох хэрэгтэй юм байхгүй юу? Болох юмн дээр ийм байдалд хүргэнэ гэдэг чинь маш алдаа. Гэтэл бид нар урьсан сэргийлж чадахгүй юм зөндөө байна шүү дээ. Одоо жишээлбэл хүүхдийн хор тавдруудыг бол харамсалтай нь өнөөдрийн байдлаар ангаа ухаан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Том хүнийхээ сэргийлж болж байна тийм ээ. Одоо илгэний хор тавдар, умаа хүзүүний хор тавдар сэргийлэх боломжтой хавдрууд байна. Гэтэл хүүхдийн хор тавдруудыг өнөөдрийн байдлаар ангаа ухаан сэргийлж чадахгүй байна. Тэрэн дээр одоо ирээдүйд сайн сайхан гарах байхаа. Гэтэл бид нар 13-т охиныг хүүхэд төрүүлэхгүй байж чадна шүү дээ. Тэгэхээр 100% боломжтой юмыг бид нар хийгээгүй байхгүй юу? Тэр охины буруу биш шүү дээ. Тэгэхээр би тэрийг хизээш мартдаггүй. Одоо хүртэл нүдэнд харагддаг. Миний хамгийн харамсдаг, хамгийн өрөвддөг одоо олон жил эмч хийхэд би олон л харамсалтай, олон л өрөвдмөр тохиолдолтой таарж исэн. Гэхдээ энэ бол миний бараг хамгийн их баха. Ямар өрөвдмөр юм бэ те. Тэгэхээр одоо нөгөө нэг таны авдаг бас сургалт чинь зөвхөн бас жирэмсэн эмэгтэйчүүд гэхээсээ илүү жирэмсэн болоход эхлэн штэ. Тэр нь бол те ер нь жирэмсэн болоход бэлэн үү гэдгээс бараг харилцаал уулна ухамсарламаар байгаа. Тэгээд ерөнхийдөө за жирэмсэн эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг чинь эрүүл ээж байх хэрэгтэй, эрүүл гэр бүл байх хэрэгтэй. Насны хувьд одоо ажил үүргийн хувьд тийм ээ. Амьдарч байгаа орчин нөхцөлийн хувьд гээд тэгээд маш гоё өрнүүн одоо ярилцлага бол болж байна. Гэхдээ өрнүүн зөвхөн гоё гэхээсээ илүү эндээс нэг ч гэсэн хүнтэй яг одоо өсвөр насны хүүхдэд бариад бид нар дээр эрэхтэй сургууль соёл боловсрол дээр нь анхаараасаа л гэж хүсэж байна. Тэгэхээр Солонгосоор нэг зүйл асуугаад ерөнхийдөө манай подкаст бол өндөрлөх юм байна. 3 хүүхдээ ээж байна. 3 удаа жирэмсэн болсон байна. Яг би нөгөө өөрийнхөө одоо өөртөө илүү ойр байгаа учраас асууж байна. Жирэмсэн байхад би маш олон ээжүүдтэй ингэ жирэмсэн ээжүүдтэй ярилцж байгаа шүү дээ. Тэгэхээр дараа нь төрснийхэн дараа хүүхдүүд нь том болсон та нар дээр үзүүлээ явж байхад яг тэр жирэмсэн байснаасаа тис өөр зүйл хийгээ явж байгаа ээжүүд байдаг. Одоо баг ажил мэргэжлээс солилцсон. Одоо хүүхдүүд нь том болсны дараа
Тэгэхээр би бас ном зохиол дээр судалгаа дээрийг харж байхад жирэмсэн байх тэр 9 сарын үед тэр их гормоны өөрчлөлт тэр биеэр эргэлж байгаа цусны хэмжээний ихсэл гэдгээс маш олон зүйлээс шалтгаалаад байглаас нэмэгдлэр та нарт бидэрт өгөгдсөн гоё тийм одоо гоё юу. Шинэ би юу ч хэлэх гээд маш их гоё шүлэг зохиосон байна. Амьдралдаа одоо шүлэг тэрлэж үзээгүй хүн одоо мэдгүй одоо хэдэн баг хуудас тий шүлэг ингэж гоё уянгалан гарсан байна. Тэгээд ажил мэргэжлийн хувьд одоо зарим нь йогийн багш болоо явж гин, зарим нь одоо цэцэрлэг соёл сургууль үүсгээ байгуулаа явж гин. Тэр жирэмсэн байх үед янзын тийм бүтээл гоц одоо миний хэлэхэд бас гоц одоо бүтээл төрүүлж гарч байна. Таны хувьд өөрийн чинь хувьд 3 жирэмсэл гуруулаад өөр байсан тийм. 3 жирэмсэлд өөр байсан, 3 хүүхэд өөр гэх юмсэн тийм. Ерөөсөө ингэж арга барилууд хүртэл яг өөрчлөгдөжсэн хүүхэд бүр дээр тийм. Хамгийн том зүйлийг би юу гэж харсан бэ гэхээр яг жирэмсэн байх хугацаанд нэг байглаасаа тэр хүн аюу хүчтэй болж шүү дээ тий. Яагаад тэгэхээр би энэ хүүхдийг бүхэл бүтэн одоо хүүхэд үйлдвэрлээд гарах гэж байгаа юм чинь миний одоо тий дахлааны илсүүдний мэдж байгаа хэвээр нөгөө цусны эргэлт мэдж байгаа ш. Магадгүй тарих маш илүү ажилтдаг. Би ингээд одоо хүүхдүүдээ гаргасан туршлагыг ингээд харахаар яг хүүхд жирэмсэн байх хугацаанд дандаа том бүтээн байгуулалт дээр ажилласан үе гэдэг байхгүй юу миний. Одоо дунд хүүхд дээр болохоор би яг эко цэцэрлэгийнхаа өргөтгөл гээд одоо 4 давхар барилгын ажил дээр яг жирэмсэн хугацаанд би ажиллаж байсан. Тэгээ маш ингээл хүчтэй. Ягаад чи цаанаасаа ингээл бүр ингээд одоо жирэмсэн хүн чи ингээл бүр ингээд ядраад ч юм уу тий ингээл нэг тийм байх хэвээр байтал бүр айгүй тийм ажлын бүтээмжтэй илүү хүчтэй болж байгаа юм шиг. Дээр нь яг өөрөө бас нөгөө ажилтаа дуртай байх нөлөөлдөг байх л да. Би нөгөө одоо өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа учраас бүх цаг үед ингээд нөгөө тэрийг хийх хүсэл эрмэлзэл маань магадгүй тархины үйл ажиллагааг тий. Тэгэхээр илүү хүчтэй болж исэн үг гэж хардаг. Тэгээ би нөгөө жирэмсэн хүмүүс тэгдэг байхгүй юу. Айгүйх асуудыг надаас ингээл барыг ядраад ахын, өсөөд ахын ч юм уу, хөрч рүүгээл яваад ахын ч юм уу. Тэгэхээр би чи хэрвээ яг энэ жирэмсэн байж байгаа хугацаагаа илүү нөгөө сайн давуу талыг нь харах юм бол магадгүй чиний амьдралын хамгийн бүтээмжтэй үе тий. Чамд эсвэл илүү одоо том боломжийг нээж өгөх үе гэж харах юм бол бас одоо чамаас юу ч гарч магадгүй шүү дээ гэж тий. Сүүлийн хүүхд дээр болохоор бүр яг бүхэл бүтэн яг энэ барилгынхаа төсөл дээр ажиллаж байсан. Тэгээ би нөгөө өөрийнхөө биеийн онцлогоос болоод нөгөө нэг тийм томордоггүй гэдэс би жоохон сул юм өмсчвэр хүмүүс намайг жирэмсэн гэж юусаа хардггүй. Тэгээд нөгөө өдөр алган барилгынхаа ажил дээр ирнэ. Тэгэхээр нөгөө манай энэ барилгын инженерүүд хүртэл намайг жирэмсэн гэж мэдээгүй байсан. Тийм үү. Тэгээд жоохон сул юмтай тэгвэл яаж хүн мэдх юм бэ чи жирэмсэн хүнийг тэгээд барилга бариад явж гин гэж нөгөө хэний санаанд орчихгүй тий. Тэгэхээр би болохоор нөгөө талаасаа яг жирэмсэн үедээ тэр өөрөө байглаасаа хүнийг тэр хүчтэй болгож байгаа, тарих маш хүчтэй ажиллаж байгаа. Энэ үед барыг зүг залаад явах юм бол барыг таны амьдралын хамгийн гайхамшигтай магадгүй бүтээн байгуулалтын тий үе байж болно шүү дээ тий. Тэгэхээр жирэмсэн боллоо гэдэг чинь одоо хөдөлгөөнөө хориод ч юм уу тий эсвэл бүр тусдаа нэг тийм юу байхгүй шүү дээ. Заавал өсөх ёстой ч юм уу гэд мэдээж ингээд нөгөө хоёр хүний өмнөөс хариуцлагатай яг зөв мэдээ хэрэгцээтэй шимтгэлтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн тиймэрхүү зүйлүүд байх ёстой. Амьдралынхаа хэв маягийг одоо өөрчлөхөөс илүүтэйгээр тий яг тэр үеигээ илүү хайрлах, мандагнах тий тийм байж чадах юм бол бас би бол яг тэгж л одоо өөрийнхөө хувьд мэдэрсэн сонирхолтой юм тий. Маш сонирхолтой, гайхамшигтай. Үр хүүхэд бүтээж байгаа ч өөрөө гайхамшиг. Дахиад гайхамшигуд бүтээсэн байна. Тийм байна. Тий. Навчаамж хоёр хүүхэд дээрээ агуу бүтээлүүдийг тойрвсон уу? За одоо үгүүдээ солонгогийн хажууд бол над тийм байхгүй. Яг би нөгөө хоёулын дээр нь их насны төвд ажилладаг байсан. Тэгээд миний ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ерөнхийдөө би жоохон тийм айцтай байсан. Тэр одоо бодоход аюу буруу юм билээ. Яг бол би их насны төвд чинь энэ Монгол орны үндсэн улам бүрээс хамгийн хүнд өвчнүүд ховор тий хавдрууд, төрөлхийн гажгууд, саажил одоо сохор дүлий бүгд ирнэ. Тэгээд нөгөө яг хөвлөдөө ураг тээж байгаа ээж хүн чинь яг тэрийг харахаар амар хэцүү. Ажил мэргэжтэй тэр чинь яг ажил мэргэжтэй одоо харах чинь ингээд нөгөө айц үсэл нөгөө хүүхд маань одоо гэх ингээд тий. Та тэгээ төрөл төртлөл хичээл гэнэ. Жирэмсэлтэй та бишээ. Декретээ автлаа та ажилласан уу? Декретээ автлаа ажилласан. Тэгээд миний хийж чадсан юм юу вэ гэхээр амар ойр орхон эхот очдөг байсан. Айгуу буруу. Одоо бол би хүмүүст ерөөс тэг зөвлөдөггүй. Тэр үед ч одоо би чи 20 хэдэн жил 30 хэдэн жилийн өмнөх юм яриад байна шүү дээ. Тэр үед бол би айхтаа ингээд нэг амар хүнд хүүхэд
хор тавдартай, саажилттай энэ төр сохор дүлийн хүүхд үзэнгүүтээ би шууд хажуудлын байшинд нөгөө эмэгтэйчүүд өөхөө байгаа шүү дээ. Хүүхдийнхаа эмнэлгээс яс гараад эмэгтэйчүүд эөхөд очино. Тэгээ сүүлдээ намайг бацуух юм чи тайвшруулах гэдэг гэж байгаа. За навчаа мэндэ амар царайлаг хүүхд байд. Тэр намайг тайвшруулж байгаа. Ингэж олон ирэх гэж байгаа. Бацуух юм чигээд одоо ч аягүй мундаг эөхөний юм чи тийм байсан. Тэгээд жоохон тиймэрхүү айцтай одоо надаас ямар хүүхд гарах бол би 90 сар бол хүүхэд гарах ёстой. Би нэг тийм мэдрэмжээр 9 сар явсан. Одоо тэгээ сүүлдээ ингээд одоо бодох дээр айгүй буруу юм бас хийж л байсан юм бэл. Тийм. Вау. Гэхдээ азар 2 хүүхэд маань 90 сар бол тийм учраас та онцгийн шаардлагагүй бол юм чи ингээд үзээд онцлоод асуумжаар илрүүлж болох юмыг битээ. Эхо юм уу, эрдэнэтийн машин, MRI руу ингээ гүйж очиод идэг гэж зөвлөдөг чинь бас мэдээ шинжилгээ ухааны үндэстэй гэхдээ бас таны хувийн зөвлөгөө бас хамт явж байгаа юм байна. За маш их баярлалаа зочиндоо. Солонгоо мэдээж заагүй ялангуяа энэ ковидын хөл хорионы үеэр онлайнаар энэ сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаа хэвэн явахаар барахгүй бүр давуулан биелүүлж байгааг сонсохдоо маш гоё юм. Тэгээд эрүүл мэндийн салбар боловсрал хоёр хоорондоо үнэхээр сашгүй тийм. Зоосны хоёр тал шиг. Тийм учраас бид нар үргэлжлүүлэн бас ирээдүйд маш олон контент гэж нэрлэх үү гоё. Тийм шинэлэг зүйлсүүдийг тэдэрнгүү эрүүл мэнд боловсрал хамт байгаа учраас хамтарч ажиллах баха. Үргэлжлүүл ажиллах баха гэсэн энэ гоё сайхан өрөөлөөр өнөөдрийн одоо подкастыг өндөрлөе гэж бодож байна. Зочиндоо баярлалаа. Навчаа эмчид цаг зав гарган ирсэн баярлалаа. За өнөөдрийнхөө бас энэ зочноор урьдчилтэй ийм гоё навчаа эмчтэйг хүндэлдэг хүн. За тэгээ зин тэмчтэй бол зин тэмцэгтэй бол бид нар хөдөлгөөн цаслал дээр бас нөгөө сургууль дээр хамтарч ажилладаг тийм ийм хүмүүстэй ингээд гэр бүлийн одоо эрүүл мэндийн боловсрал бас нөгөө нэг гараас нь бариад тийм тавьж байгаа бас их маш их баяртай. Цаашлаад бас зинт клиникийнхаа үзэгчдэд бас тийм боловсрал талаас эрүүл мэндийн талаас хосолсон гоё хамт гоё контентуудыг хүргэх тал дээр бас хэрвээ одоо боломж гарах юм бол хөгжүүлээд явна гэдэгтээ итгэлтэй. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баярлалаа. Би болох дээр ээж аав нарт нэг л юм хэлмээр энэ өнөөдрийнхаа энэ манай Зинт подкастын дугаараараа өсвөр үеийн хүүхэдтэй одоо том болцсон гэд бити бага анхаарал хандуулаарэ. Хүүхдээ нь ялах байхад яаж л анхаарал хандуулж ийсэн. Яг тэгж анхаарал хандуулаарэ. Өсвөр үе бол одоо хүний амьдралын 3 хэцүү үе байдаг л гэж манай багш нар надад бид нар зааж сургасан байдаг. Яраа үе, өсвөр үе, цэвэршилтийн үе гэх. Ийм 3 хэцүү одоо үеэр хүн амьдралдаа дайрж өнгөрдөг шүү гэж хэлдэг байсан. Тэгэхээр тэр яраа үеийнхаа дайраад гарцсан одоо өсвөр үе амьдралынхаа 2 дахь маш хэцүү үе дээр байгаа гэдгийг санаарай. За тэгээд цэвэрч байгаа хүмүүс маш хэцүү. Тэднийг ойлгохыг бодоорой. Тэднийг бити одоо янз бүрээр хэлж элдв бусаар одоо шүүмжлээрээ тэгэхээр амьдралынхаа нэг хэцүү үед байгаа гэдгийг дандаа бодож байгаа. Ийм 3 хэцүү үеэ санаж байгаарэ ээж аав нараа. Бид нар ингээд бас сошиал дээр ер нь бас идэвхтэй байдаг одоо энэ цаг үеэ дагаад манай пэйж хуудас ч одоо 102 мянган дагагчтай. Ер нь бол бас том олон дагагчтай пэйж хуудсанд ордог. Тэгээ бид нар юу анзаарсан бэ гэхээр яг өсвөр үеийн тухай пост оруулахад ямар ч шеэр, ямар ч лайк байхгүй. Ямар сони. Ерөөс байхгүй. Гэтэл нөгөө няраа ялах нойтон хүүхдийг бичингүүд хэдэн 100 мянган шеэр лайктай. Тэгэхээр энэ хандлага манай ээж анар жоохон өөрчлөөсэй гэж би хүсэж байгаамаа. Тэгээд анхаарлаа хандуулсан баярлалаа. Эрүүлийн хэвсээ. Баярлалаа. Баяртай. За баяртай. Баяртай.